За сайн бацхан та бүхнийхээ хүсүүлсэн чөтгөрийн сүд бүсгүй парт оруулах чинь намайг дэмжиж урмын үг харилсан бүх хүмүүстээ баярлалаа. Ингээд шууд бичлэг рүүгээ орцгоё. Тэд машин дүнсэлцснийхаа дараа орой ингэж хэлдэг. Би чамайг хаашаа ч уулмааргүй байна. Хажуудаа л байлгамаар байна. Хэрвээ ажил хийхийг хүсч байвал надтай хамт ажил гэж хэлнэ. Ингээд манай юусэн маань сургуультай явдаг. Тэр хайгуур нь документ буюу энэ туслахад нь би таалагддаг юм болов уу? Яагаад над руу ингэж хараад байдаг юм байна гэж бодоод амждаг. Ингээд найд токон сүйд залуутайгаа ирдэг. Тэгсэн ангийнх нь Оныгийн сүйд бүсгүй болсон гэсэн үнэн үү гэж асуухад тэгсэн шууд токо тийм ээ. Тэр Оныгийн хамгийн өндөр эрх мэдэлтэй чөтгөрийн сүйд бүсгүй гэж хэлдэг. Тэгсэн ангийнх нь хөөх үнэхээр үү зургийг харъя л та гэсэн манай өө надад зураг навихгүй гэсэн араасан тох. Харин надад байгаа. Энэ нараа гэл. Тэгсэн ангийнх нь хөөх ямар царайлгийн би тэр нүүд идрийг хараач эдэргэл. Тэгсэн нэлийн ууртай байрны багш орж ирээд хичээл эхлэе гэдэг. Ингээд зүгэн онгойлготол нөгөө жижигхэн хоёр гарч ирээд манай юу сүрч сандраад ангийнх нь завирлалтад багш нь нууралдаг. Энэ идүүнүүдийг хараад за яах вэ надуулаа сайн хараарэ гэд орхидог. Тэгсэн хоолны цагаар токо юусуу дрейг сүйд бүсгүйтэй байсныг хэлдэг. Үүнийг мэдсэн юусуу сонин болоод тэгсэн яг гэж өөрийгөө адилхан өмнө сүйд бүсгүйтэй байснаа хэлдэг. Гэхдээ токодэд уучраад сүүгээ зүцэлсэн гэдэг. Бас эмэгтэй Оны нүц хүмүүстэй сүү тавьдаггүй. Арай өндөр шалгууртай байдгийг нь хэлдэг. Тэгээд ажил дээрээ завсарлага авч болох уу гэсэн Накамито гарч ирээд дрейг халамжлаад өгөөрэй. Тэр өмнө нь дандаа л завсарлаггүй ажилдаг. Өөрөө огт хайхардаггүй. Тэгэл цай авах уу гэж хамт цай аваал, хоол идэ гэж хамт хоол идээл. Дрейг ажиллаа хийхийг нь хараад Токомите эхнэр нөхөр шиг маш сайн ойлголцож байгааг юусэн маань анзаардаг. Юусууч өөрөөгөө ингэж чадахгүй гэдгийг бодон тэгэл манай хоёрыг би чамайг үнсэж чадахгүй тэргээд дэлчгнаад байж байгаагаар Токомите маань анх Рейтэй яаж уулзснаа сандаг. Токомите түүнийг анх хараад үнэнчээр зүтгэхээр шийдсэн байна. Тэгсэн орой болчиход байхад ирэхгүй байхаар нь гайхаад байж байтал түүнийг 17 наснаас тийм нас хүртэл нь бүх төрсөн өдрийн бэлгийг захиатаа өгдөг. Тэгэд 10 насны мэд хүргэгээд нэгэн гой зүйлт өгдөг. Манай юусэн маань багасаа л гадуурхагдаж иржсэн үргэлж ганцаараа төрс өдрөөр байсныгаа бодно гуниглдаг. Тэгсэн юусэн маань би ч гэсэн чамд бэлэг өгмөр байна. Гэтнэрээ уруул дээр өнсүүлээ гэдэг. Тэгсэн юусэн маань чичээл гацар дээр нүнсдэг. За энэ хүртэл үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Өшөө ямар аниме ирүүлмээр байгаа сэтгэл хэсэгтээ бичээд өгөөрэй. Дараагийн ангиар уулзтлаа. Түр баяртай.